за ногдлшийн үзүүлэлт, за одоогийн үнэлгээ, за зах зээл дээр өсөлт шадрын давуу байдал зэргийг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзээд ерөнхийдөө бол buy recommendation буюу худалдаа авах зөвлөмжийг одоо өөрийн хөрөнгөлийн багц дээр байлгахыг бол танд зөвлөнө. Эх оны 8.4 тэрбумаас нийлээ ногдлшийн өгөөж дунджаар нэг 23% өндөр ногдлшийн өгөөж хүлээгдэж байна. Бид нар баахан тоонууд бол ярьж идэг, статистикууд бол ярьж идэг. Гэхдээ хамгийн гол нь энэ тоонууд яг мөн чанар нь яг ямар учраа холбогдолтой тоонууд бидний тоонуудыг ашиглаад яг бидний хөрөнгө оруулалт дээр практик дээр яаж ашиглах юм бэ? Хэр зэрэг үргэлжтэй бид энэ тайлбарладгаар бол онцлогтой байгаа. Чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хэдүүлээ сүүлийн үеийн дугааруудаар зах зээлийн төлөв байдал, за мөн макро эдийн засгийн үзүүлэлтүүд ерөнхий тоймыг ярилцж байсан бол өнөөдрийн дугаар дээр нэгэн хувьцааны талаар ярилцсанаа. За өнөөдрийн сонгож авсан хувьцаа бол QPay буюу компанийн нэр нь Innovation Investment гэж байна. За бид нар хувьцааг ярилцахдаа яг уламжлалцаар дагуу 4 слайд дээр гол 4 зүйлийг ярилцсан явдаг. За дээрээс мэдээж энэ тухайн сонгосон компани хувьцааны ханш маань сүүлийн жилүүд хэр зэрэг хөдөлсөн. За хэд гэдэг IPO анш дээр гарч ирсэн. За энэ хувьцааны хөрөг чадвар нь хэр зэрэг өндөр бага байдаг. За үргэлжлүүлээд хамгийн гол нь буюу ялангуяа QP өнөөдрийн ногдлшийн хувьцаан дээр тухайн компани, тухайн хувьцааны ногдлшийн үзүүлэлтүүд нь хэр байд юм бэ буюу өмнөх хугацаанд ногдлшиг төлөлтийн гүйцэтгэлүүд нь өмнөх жилүүдээр ямар байсан. За цаашны төсөөлөл нь ямар байгаа? Одоогийн хөрөнгө оруулалт ногдлшийн өгөөж нь хэр зэрэг хувьтай хэд удаа тараадаг гэвчлэн ногдлшиг үзүүлэлтийг ярилцсан байдаг. За мэдээж үргэлжлүүлээд тухайн компани хаанаас мөнгө олдог, ашигын марж нь хэд байдаг, ашигтай ажиллагаа нь хэр зэрэг байгаа вэ? За мэдээж хамгийн сүүлд нь тухайн компани баланс буюу нийт санхүүгийн байдлыг нь буюу хэр зэрэг эрүүл зэргийг нь ярилцаад эрсдлийн хүчин зүйлээрээ хагаад өндөрлөдөг байгаа. За тэгэхээр өнөөдөр бол QPay-г ярилцсан. За слайд руу идлээ орохоос өмнө ерөөхдөө яг компанийн үндсэн бизнесийг нийтлээ товч идлээ ойлголт авч. За бирж дээр бол Innovation Investment гэдэг компани өөрөө бүтэлтэй байдаг. За TIC нь бол QPay гэж байна. За энэ компани энэ бизнес юу идэм бэ гэхээр анх 2017 онд үүсгэн байгуулагдсан. За та бид нар хамгийн сайн мэдж байгаа төлбөр тооцоонд ашигладаг QPay, QR-аар бид нар төлбөр төлдөг. Тэгэхээр тэр төлбөр тооцооны системийг тухайн Innovation Investment компани маань өөрөө дотоод инженерүүдээрээ тухайн системийг хөгжүүлдэг байна. За тэгэхээр үндсэндээ бол бэлэн бос төлбөр тооцооны систем технологиг хөгжүүл, навхаг хөгжүүлчихэд түүн дээрээсээ талуудын хоорондын гүйлгээ хийж байгаа дүнгээс нь шимтгэлийн болон хураамжийн орлого олдог гэсэн үг. Тэр энэ бизнесийн модель нь бол өөрөө энэ компани маань өөрөө мэдээлэл технологийн компани буюу IT компани. Нэг тийм бодит үндсэн хөрөнгө үйлдвэр бол байхгүй. Ердөөсөө л юу гэдгөө гэхээр мерчантуудаа гэрээ байгуулсан бэлэн бос төлбөр тооцооны нэг хэсэг буюу QR системийг хөгжүүлчихсэн түүнийхээ системийн найдвартай байдлыг хангаад явж идэг. Түүнээсээ мерчант болон одоо хэрэглэгч бидраас шимтгэлийг аваад дундаас нь шимтгэл аваад тэр нь гол орлого ашиг нь болдог гэж хэлж болно. За мэдээж мэдээлэл технологи компани учраас бага зардаар өндөр гарц бүтээдэг буюу ашигын марж маш өндөртэй, ажил хүчин багатай, тоног хөрөмж багатай тийм үр ашигтай бизнес бол байдаг байгаа. За тэрийг эдлээ ашиг ажиллагаан дээр дэлгэрэнгүй ярилцсан. За хамгийн ихний слайд QPay-ийн хувьцааны мэдээлэл гэдэг гэж. За яг өнөөдрийн хаалтын хаш бол компани 199 дээр хаагдсан. За компани маань анх 2023 онд 225 гэдэг дүн дээр IPO хийжсэн буюу харьцангуй залуу компани байгаа. За баруун талын график дээр харагдж байвал ногоон энгийн график бол хувьцааны ханшийг илэрхийлж байна. За саарл энгийн компани дээр хувьцааны одоо хэмжээ буюу volume арилжааны хэмжээг илэрхийлж байна. За ингээд хараад үзвэл мэдээж IPO хийснээс хойш өнөөдрөх хүртэлх сүүлийн 2-3 жилийн хугацааны хувьцааны түүхэн ханшны дээрээс бол харагдж байна. За ингээд 1 жилийн хугацаанд ер нь түүхэн дээд ханшийг нь хараад үзвэл 250 үрж байсан. За нийт хугацаанд бол энэ дээр харж байгаа 260 үрж байсан байна. За ингээд нэг бүхэлд нь хараад үзвэл ер нь IPO хийснээс хойш 225 дээр гарлаа. За нэг оргил үедээ 260 урж ирсэн. За нэг сүүлийн жилд бол 250 уржсан. За түүнээс хойш бол ерөнхийдөө бол тасралтгүй хувьцааны хаш маань унсаар агаад одоогийн байдлаар 199 дээр зарагдж байгаа гэж хэлж болно. За яг хувьцааны хаш унсан дүр зурагтай мэдээж хэлэхэд компани одоо суур гүйцэтгэл өөрийнх нь үндсэн бизнестэй бол шууд тондоо холбоогүй гэж хэлж болно. Яг л компани бүх үзүүлэлт өсөж сайжирч байгаа. Зөвхөн энэ маань өөрөө Монголын нийт зах зээлийн онцлогтой холбоотой. QPay гэлтгүү одоо юу гэдэг хаан банк өөр томоохон сайн хувьцаанууд пүлдээ бол унжижил байх. Тэгэхээр энэ бол зах зээлийн цөөх хүчин зүйлтэй одоо хөрвч чадтай холбоотой гэж бол хэлж болно. За энэ компани зах зээлийн үнэлгээ нь хэдэн бигээ тарж байгаа бол мэдээж том газруудтай цалгад бол харьцангуй бага буюу нэг 37 орчим тэрбум яг одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээт. За нэг эргэлзээд гарсан хугацаанд 184 саяд. Тэгэхээр нэг олон нийтэд компани өөрөө 20% нь санал болгож исэн багтах. Тэр нэг эргэлт байгаа учраас нийт 184-тэй. За яг хуу өнөөдрийн бидний лайвын зүгээр шууд дүгнэлтийг хамгийн түрүүнд ихэндээ хэлэхэд бол бидний нөхөө бишийг үзнээр ер нь QPay хувьцааг
авах юм уу үгүй юм уу? Буюу хөрөнгө оруулалтын багц дээр байлгах ёстой хувьцаа юу гэдэг дүнэлтэнд хүрэхээр байгаа. За би шууд дүнэлтээ хэлэхэд ер нь бол энэ компани за ногдлшгийн үзүүлэлт, за одоогийн үнэлгээ, за зах зээл дээр өсөлт шадрын давуу байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харалцаж үзээд ерөнхийдөө бол buy recommendation буюу худалдаа авах зөвлөмжийг одоо өөрийн хөрөнгө оруулалтын багц дээр байлгахыг бол танд зөвлөнө. Тэгэхээр хэдүүлээ ярих слайдууд дээр бол тухайн зөвлөмжөө яагаад авах хэрэгтэй бэ гэдгийг нь нотолж байгаа гэж хэлж байна. За мэдээж 2-3 эрсдлийн хүчин зүйл бол байгаа. Тэрийг мэдээж хамгийн сүүлд нь дурдсан. Бид нар хувьцаа ярьж байгаа бол зайлшгүй эрсдлийн хүчин зүйлийг нь ярьж явах хэрэгтэй болж байгаа. За слайдаа өргөжлөө. За хамгийн ихний эрсдэл гэж байгаа. QP хувьцаа ер нь Монголын за нэг 160-70% хувьцаа бирж дээр байдгийн топ 20 буюу одоо нэг шилдэг топ 20 компани байдаг. Тэр эдийн нэг 2024 оны нэг өдөрт хувьцаа нь хэр зэрэг авч зарагдсан бэ буюу хөрөг чадвар өдрийн дунд жарилжаа нэг дунджаар 15 сая байдаг. Топ 20 дундчлал. За гээд харангуут QP дээр харангуут энэ хувьцааны хөрөг чадвар тааруу буюу дунд үнэлгээтэй. Яг тэгвэл 2024 оны дундсыг хараад үзвэл өдөрт ердөө 6.3 сая л ярилжаа гэдэг. Тэр нөө топ 20 дунджаас олон 2.3 дахин бага хөрөг чадвар дээр баг зэрэг асуудалтай байх нэ. Бид нар тэрийн эрсдлийн хүчин зүйлийг харалж байгаа хэвээр. Яг тэгвэл та хэрвээ энэ компани хэрэг үнэхээр сайн байлаа гэд 100-200 сая хувьцааны эзэмшдэг гэж бодоход өдөрт ерөөсөө 6-7 саяын дунджаар арилжаа гэж байгаа бол та нэгдүгээр хувьцаагаа зарах гэж өөрөө хэмжээний хугацаа орно. А хоёрдугаар өндөр дүнгээр эзэмшчихэнгүүт иймэрхүү волюм өдрийн хөрөг чадвар бага хувьцаанууд та нөгөөхөөс суллах тоолондоо хувьцааны ханшаа том нөлөө үзүүлждэг буюу ханшаа унгааж идэг. Тэгэхээр энэ бол яалчгүй дотоодын хувьцаан дээр бидний харах хэрэгтэй гол хүчин зүйл хөрөг чадварын эрсдэл гэж чухал ойлголт байдаг гэдгээ байнга ярьдаг байгаа. За тэгэхээр QP дээр бол баг зэрэг дунд үзүүлэлттэй байгаа. За өргөжлөлөө компани ногдлчгийн гүйцэтгэлийг нэлээ ярилцаад дараагийн слайд руу ороод үзье. За өнөөдрийн слайдын хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Яг нь QP хувьцаа маань өөрөө харьцангуй ногдлчгийн хувьцаа гэж хэлж болохоор байгаа. За баруун талын график дээр уламжлалсаар компани IPO хийснээс хойш 2023-24 оны ногдлчгийн гүйцэтгэлийг харуулж. За энэ он болон 2026 оны нэг нь төсөөлөөр нь хаалсан байгаа даа. Тэг хэсэгтэй. За ингээд хараад үзвэл үндэсний компани ногдлчгийн үзүүлэлтүүд бол төлөх давтамж, төлөлтийн хувь, за тэрвэрш өсөлтийн зэрэг ер нь бүхэлдээ бол ногдлчгийн үзүүлэлт бол сайтай. За эдлээ түүхийг нь хараад үзье. 23 онд IPO хийснээс хойш компани маань жил болгон ногдлчгаа бол тараагаад явдаг. Жил болох. За 2024 он буюу өнгөрсөн жилээс эхлээд компани маань нөгөө Хас банк шиг, Апо хувьцаат компани шиг жилд 2 удаа буюу үйл ажиллагааг хагас жилийн тайлангаасаа жилд 2 удаа ногдлж өгöd явдаг болчихсон байгаа. За компани ер нь цэвэр ашиггаа хэдэн хувийг нь эзэдээ буюу хувьцааг эзэмшдэг хүмүүстэй ногдлжиг байдлаар тараад юм бэ гэдэг нь маань ногоон өнгийн график дээр харагдаж байна. За ингээд сүүлийн жилийг хараад 70%, 74%тэй. За дундсаад үзвэл ногдлжиг төлөлтийн хуваарлтын өв нь 72%тэй буюу маш өндөр хувьд. Олсон 10 төгрөгийнхөө 7-г нь эзэдтэй ногдлжиг байдлаар гаргаад өгчдөг гэж бол хэлж болно. За яагаад гэвэл энэ компани бизнес модельтэй холбоотой. Үндсэндээ энэ компани бол бага зарлаар өндөр ашигтай үр ашиг гаргаж авдаг буюу компани дээр олсон цэвэр ашигаас томоохон одоо капекс буюу томоохон одоо санхүүжүүлэх төсөл хөтөлбөр том үйлдвэр зэрэг байхгүй. Үндсэндээ олсон хэмжээний үр ашигт олсон мөнгөө эзэдтэй тараагаад өгчих зарчимтай ажилладаг бизнес модель гэж болох нэ. За цаашдын төсөөлийг бол мэдээж сүүлийн 2 жилийг нь дундчлаад, за бизнес модельтэй нь уялдуулаад их 2 жилийг нь хуваарлтыг нь 70 өдөр тавьсан байгаа. За тод саарл өнгийн график дээр тухайн компани цэвэр ашгийг нь за чинь тухайн жилд олсон. За бүдик саарл дээр нь болохоор нөгөө 70% нь буюу ногдлжиг хуваарлтын хувийг нь тавьсан байгаа тань. За тэгэхээр ингээд хараад үзвэл 2025 оны төсөөллийг нь бол харьцангуй органикаар одоо консерватив байдлаар одоо дунджаар төсөөлөөд 12 тэрбум эсрэг ашигт. За 70% ингээд хараад бол 8.4, за 26 онд 10 тэрбум ногдлжиг тараах нэ. За 70%-аар тараагаад үзвэл хэдүүлээ одоогийн хувьцааны ханш нөгөө 199 дээр авал ер нь энэ компани хувьцаанаас ногдлжгийн гүйж байдлаар хэдийг авах юм бэ гэдгийг доотлын график дээр илэрхийлж байна. Мөн адил ижил хугацаанд 4 жилээрээ. За 2 өнгийн график харуулж байна. Ногоонгийн график дээр бол тухайн жилийн ханшаар мөн 25-26 оны төсөөллийг нь мэдээж ирээдүйн хугацаанд харж байгаа учраас яг одоогийн ханш нөгөө 199-ээр нь тавьсан гэж хэлж байна. За саарл өнгийн хэвтэ шугам дээр IPO ханшаар буюу 225-аар нь төсөөлсөн байгаа гэж хэлж байна. Нөгөө эх жилийн 2 жилийн төсөөлөл. За ингээд одоогийн ханшаар хараад үзвэл эх оны 8.4 тэрбумаас нэлээ ногдлжгийн өгөөж дунджаар нэг 23% өндөр ногдлжгийн өгөөж бол хүлээгдэж байна. За энэ бол өөрөө Монголын бирж дээр бүртгэлтэй байгаа 160 компани, за ногдлжийг сайн төлдөг нэг 20-30 компани дундаа л үндсэндээ ногдлжгийн өгөөжөр бол нөгөө 5 толгой хаан банктай дүүх хэмжээний дээгүүр орох ихний 3-т бичих зүйн хэмжээний маш өндөр ногдлжгийн өгөөж. Та бодоод үзвэл компани бондын хөв нээлттэй нь 18-тай, хаалттай нь 19.5%тай байгаа.
дооны жилийн хүн. За хадгаламжийн хүн дунджаар 12 хувьтай байгаа. Тэгэхээр ч үндсэндээ баг хадгаламжийн хүнээс 2 дахин өндөр ногоолчийн өгж авах бүрэн боломжтой болж байна. За яг хуу ногоол ашиг бол мэдээж эдлэг бол байнгын ярьдаг. Жил болгон тогтмол тараана гэсэн ямар тийм амлалт үүрэг бол байхгүй байгаа. Тэгэхээр компани хэр зэрэг одоо бизнесийн насжилт, бизнесийн модель хэр зэрэг бэлэн мөнгө хэрэглэдэг байдлаас хамаарат компани болгоны ногоол ашигын төлөлтийн хувь, хуваарлт нь өөр байдаг гэж бол ярьдаг. За яг QP-ийн хувьд бол шинжирч миний зүгээс бол хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзээд энэ компани нэгдүгээр ашиг борлуулалтын орлого нь тогтмол жиг төсөлттэй. Хоёрдугаар бизнесийн модель талаас энэ компанид томоохон санхүүжилт капекс зардлууд бол байхгүй учраас олон цэвэр ашиггаа дийлэнх хөв буюу 70% нь эцэстээ тараагадаг бол бүрэн боломжтой гэж харж байгаа. За мэдээж бизнесийн онцлогоос хамаарат мэдээж энэ компани дээр их хэмжээний нөгөө шимтгэл хураамжийн орлого буюу кэшийн эргэлз өндөртэй бэлэн мөнгө байдлаар эргэлж идэг. За яг хоо зарим бас нэг хүчин зүйлийг цаад үзвэл тухайн компани гүйцэтгэх удирдлагын ерөнхий одоо ногоол шиг дээр хүлээж байгаа байр суурь төлөв станцыг нь хараад үзвэл ногоол шиг бол харьцангуй 70%-аар жилд 2 удаа тараагаад явчих бүрэн боломжтой гэдгийг бол илэрхийлсэн байгаа. За тэгэхээр ногоол шиг дээр компани ер нь бол нийт үзүүлэлтээр бол маш сайн үзүүлэлттэй. Жилд 2 удаа та аваад боломжтой явах нь хүлээж байгаа ногоолчийн өгөөж нь 20 ба түүнээс дээш хувийн хангалттай өндөр өгөөжтэй байх нэ. За 26 онд бол бүр 27% гэж байгаа. Одоогийн ашаараа бол яг л одоогийн аш нарцсан хямд үнэлгээтэй байх. Тэр цэвэр ашиг нь өөрөө томроод байна. Түүнийг дагах 70% нь өөрөө ижил гэдэг утгаараа ногоолчийн олгогдох ногоолчийн өөрөө томроод яваад байна. Тэгэхээр 27 28 он дээр хараад энэ хувь маань та үнэхээр 190 дээр авцсан хашаа бариад хадгалаад хоолтыгээ явж байвал энэ хувь маань нэмэгдээд явах бүрэн боломжтой гэж бол хэлж болох нэ. За дахиад хэлэхэд бол мэдээж ногоолчиг бол тараах боломжтой ш. Яг өгнө гэсэн амлалт үүрэг бол биш байгаа. Та бүхэн innovation investment гэдэг компани сайт руу харуул дүрм журам дээр бол ногоолчгийн бодлого бол тусгачихсан байгаа. Компани тузын шийдвэрээр. За яг хуу яг ногоолчгийн бодлого дээр бол одоо банкуучиг цэвэр ашиггаа тэдэн хувиас дээшиг олохыг төлөвлөж ийн ирмэлдэж ийн гэх мэтлэн наривчлан хувь болон давтамжийг бол зоогоогүй байгаа. Зүгээр яг хуу саяны дөрвөн үндслэл за өмнө тараачсан ногоолчгийн гүйцэтгэл бизнесийн модель зэрэгс нь хараад үзвэл үндсэндээ бол би бол бүрэн одоо өөдрөг хүлээлттэй. Яг л жилд 2 удаа тараачна ногоолчгийн өсөлтийн хувь бол бариад явах бүрэн боломжтой байх нэ. За тэгэхээр QP бол ялчгүй ногоолчгийн хувьцаа байх. Энэ хувьцаанд яг түрмөөрөлтгөө гэвэл 3 гол хүчин зүйлийн эхнийх нь ялчгүй ногоолчгийн үзүүлэлт гэж хэлээд харж болох нэ. За үргэлжлээд энэ компани ашигтай ажиллагаа руу орцгаа. Илүү бизнес руу орцсон. За ер нь бол компани маань өөрөө 17 онд үүсгэн байгаа бол царцсангу залуу байгаа. За та бүхэн харж байгаа бол ашиг ажиллагаа дээр зүүн талын хөсөлтөнд бол энэ компани хэр зэрэг үр ашигтай ажиллав гэдгийг илэрхийлэх ашигтай ажиллагааны голлох одоо харьцаа үзүүлэлтийг нь тусгасан байгаа даа. Мөн өсөлтийн үеийг нь харуулсан байгаа даа. За зүгээр шууд дүгнэлтээс хэлэхэд бол ер нь энэ компани ашигын маржин ашигтай ажиллагаад үнэтэй маш сайн. За бараг топ 20-д мөн адил ихний 5-т ороход маш өндөр ашигын маржинтай ажиллаж гэж хийж болно. За үүнийг л тайлбарлая. За баруун талын график дээр бол компани 5 жилийн хугацаанд борлуулалтын орлого цэвэр ашигыг нь харуулсан байна. За борлуулалтын орлого бол тод саарлангийн график дээр харж, цэвэр ашиг бол бүдэг саарл дээр. За цэвэр ашигын жилийн өсөлтийн үеийг нь би ногоонгийн график дээр харуулсан байгаа даа. За ингээд хэллээ ерөн зөвөр компани өсөлтийн өөрчлөлтийг нь хараад үзвэл сүүлийн 5 жилиг нь за бүр дундчлаа тараад жилийн нийлбэл дундчлалаар нь хараад үзвэл энэ компани борлуулалтын орлого сүүлийн 5 жилд дунджаар 135% өссөн. Жилд дунджааш. Цэвэр ашигын хувьд бол 122% өсчихсэн. Үндсэндээ энэ бол жил болгоно нуграадаа илэрхийлж байгаа юм. Та бүхэн график дээр ч гэсэн тод харагч байна. За жилийн өсөлт нь яг цэвэр шар харуул тухайн жилээ бүр 280-аас 282 гэж явчихсан байна. Тэгэхээр ашигын өсөлт бол нэг талдаа бол маш өндөр ашигын өсөлттэй байгаа. За ашигын өсөлт юутай холбоотой вэ гэвэл уулаасаа энэ компани маань өөрөө Монгол улсын бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 85-аас 90% дангаар эзэлдэг буюу үнэмлэхүйц давуу байр суурьтай. За баг монопол гэж бол хэлж болно. Монголын бэлэн бус төлбөр тооцоог товчхон хэлэхэд бол ер нь бас хэлээ мэдээж 5 жилээр ярьж байгаа юм чинь сүүлийн 5 жилийг хараад үзвэл нэг 2024 оны байдлаар нэг сүүлийн 5 жилээр гүйлгээний тоо нэг Монгол дунджаар 30 орчим хувиар сүүлийн 5 жилд өссөн юм байна, жил дунджаар. Нийт үнийн дүнгийг хараад үзвэл үнийн дүн бүр өндөр 57 орчим хувьтай байсан. Тэгэхээр жил болгоно тэгж өндөр өсөж идэг буюу энэ бизнест байгаа өөрөө маркет шир нь тэгж өндөр өсөж идэг. Гэтэл энэ маркет чинь өөрөө энэ компани 90% бүрдүүлдэг гэхээр чинь өмнөхөөс даваа суурьт. Тэгэхээр тэр өсөлт бол барай л энэ компани өөрөөсөө нээлээл наах хавтаа нээлээл ийм өндөр өсөлт үзүүлэх нь бол ойлгомжтой. За 24 онд гэхчил Монголын нийт одоо бэлэн бус төлбөр тооцоочныг гүйлгээний тоог нийлээд тоолоод үзвэл зөвхөн 24 онд 2 тэрбум шиг гүйлгээ хийсэн гэж байна. За үнийн дүнгийн хувьд бол 650 их 80 төгрөгийн одоо бэлэн бус гүйлгээнүүд Монголд бол хийгдсэн байгаадах нэ.
За тэгэхээр тухайн компаниуд эзлэх бол өндөртэй байгаа. За хэдлийн ашигын харьцаа үзүүлэлтүүд рүү оцгоод зүүн талын хүснэгт рүү орж байна. За нийт актив өгөөж ROA-г сүүлийн 5 жилээр харуулж байна. SD өгөөж буюу ROI-г харуулж байна. За энэ тоонууд ер нь ямар очтой юм бэ? Баахан өссөн тоо айгүй өндөр тоонууд харагдаад байна. Ер нь яг хуу манай чухал анализ одоо энэ бичлэг тийм маань тухайн контентын маань одоо нэг онцлог шинж нь бол бид нар баахан тоонууд бол ярьж идэг, статистикууд бол ярьж идэг. Гэхдээ хамгийн гол нь энэ тоонууд яг мөн чанар нь яг ямар учраа холбогдолтой тоонууд бид нар энэ тоонуудыг ашиглаад яг бидний хөрөнгө оруулалт дээр практик дээр яаж ашиглах юм бэ? Хэр зэрэг үргэлжтэй бидний тайлбарладгаар бол онцлогтой байгаа да. За тэгэхээр тэр хүрээнд бол ROA-г нь эдлээ 2024 оноор нь хараад үзэл үндсэндээ энэ компани ерөөсөө одоо 46% нийт актив өгөөжтэй байна гэдэг маань компани одоо 30 тэрбумын нийт хөрөнгөтэй бол үүнийхээ талыг нь ерөөсөө нэг жилийн дотор олчдаг гэж хэлж болно 46%. За нөгөө талдаа SDM өгөөж ROI гэж бүр өндөр 66% гэдэг маань бүр ингээнээр хэлвэл одоо хувьцаа эзэмшигчийн энэ компанидэр байршуулсан 100 сая төгрөг маань өөрөө 2024 онд 100 сая тутамд нь 66 сая төгрөгийн цэвэр ашиг олж байгаа нь илэрхийлж гэсэн. За тэгэхээр маш өндөр ашигын маржинтай байгаа нь эндээс бол харагдаж байна. За Америкийн томоохон за биднээс авч байгаа Nvidia, Google, Microsoft гэдэг маш том технологийн компаниудын маржин нэг иймэрхүү байдаг. 40-50% байдаг. За томоохон үйлдвэрүүд бол мэдээж урсгал зардал том капитал ихтэй учраас ашигын маржин 20 нэг оронтой тоотой гэлтэнчлэн бага байдаг. Toyota бол магадгүй 5% гэж магадгүй ш 10% дотор нэг оронтой тоотой л байгаа. Тэгэхээр хэр зэрэг үр ашигтай ажилдаг мэдээлэл технологийн компани байдаг энэ дээрээс харагдаж байна. За яг хуу үргэлжлүүлээд хэлээ ер нь ашигын маржингуудыг хараад үзвэл нийт ашигын маржин мөн л адил 54%. Энэ компани борлуулсан 10,000 төгрөг тутмынхаа 66% нь энэ компани одоо түүхийн ашиг нь болдог. 44% нь үндсэн өртөг нь болдог гэж хэлж байна. За цэвэр ашигын маржин дээр хадаад үзвэл бүр ингийн борлуулсан 10,000 төгрөг тутмынхаа 3,800 энэ компани цэвэр ашиг болоод үлддэг гэж бол хэлж болно. За энэ бол топ 20 дээр харуул магадгүй 20 дотор л байгаа байна. Тэгэхээр бол өмнөхөөс нөгөө хэд дундаа бол дээгүүр байгаа IT компани гэдэг нь дэс харагч. За EPS бид нар компани хувьцааг авч байгаа бол ашигын өсөлтийн дээрээс гадна давхар EPS-ийг харах хэрэгтэй. Буюу энэ компани ашиг нь өсөж чинь нөгөө талдаа нэг ч хувьцаанд авах цэвэр ашигын хэмжээг нь EPS-ээр илэрхийлж байна. Хувьцааны тоонд ухаашдаг гэсэн. За ингээд хараад үзвэл мэдээж 23-нд IPO байсан учраас бид нар сүүлийн 2 жилийн тоон үзэлт. За ингээд хараад 30 байсан бол одоо 24 оны байдлаар 54 төгрөг болоод мэдээж л өндөр өсөлттэй байна. За яг хуу P буюу үнэ ашигын харьцаа үнэлгээний харьцаа үзүүлэлтийг нь хараад үзвэл 2023 оны дундаж ханшаараа харуул нэг 7-тэй. За 24 оны дундаж ханшаар нь 24 оны аудиттай тайланг нь угаал бодоод үзвэл нэг 4.12-т. За яг хуу одоо бол энэ компани 25 оны 1-р удирлын тайлан нь бол мөн адил ашигын өсөлтөд бол хадгалсан өндөр үзүүлэлт бол гарцсан байна. За Q1-ийг нь хэдлээ TTM буюу сүүлийн 12 сараар нь P харьцааг нь хараад үзвэл нэг 3-7 орчим бол гарч байгаа. Буюу нөгөө 10-15-аас харьцангуй одоо хямдхан үнэлэгдсэн гэж бол хэлж болно. За яг үнийг хэлэхэд Монголын дотоодын одоо бирж дээр байгаа хувьцаат компаниудын одоо зах зээлийн нэг асуудалтай нөгөө үр ашигт бус зах зээл дээр хөрвөх чадвар багтай жижиглийн хөрөмж хоронд дамждаг зах зээлээр баг дүн хэрэгэлдэг гэх мэт нэг үзүүлэлтээс хараад үзвэл ер нь яг дотоодын хувьцаанууд дээр бол үнэлгээ бол би бол төдийлөн бол ач холбогдол өгөх нэг тийм шаардлагагүй гэж байна. Яг бол тэртэргүй зах зээл дээр хөрвөх чадвар багтай ийм сайн компани өдөрт 6 сая арилжаа явж байгаа цагт бол бид нар P-ийг нь 4 дээр авсан ч ялаа 3.5 дээр авсан ч ялаа нэх бол ялгаагүй гэж бол хэлж болно. PB ч гэсэн мөн адил энэ компани нэг дээр байна уу 1.2 дээр PB яг үнэлгээ нь бол хүнд байсан байлаа гэдэг бол төдийлөн ач холбогдолгүй. Яг хуу бүр нэг юу гэдэг P-ийг нь 25 дээр ч юм уу PB-ийг нь магадгүй 2.5 дээр ч юм уу бүр нэг өндөр авчихгүй бол зэрэгэлдэх юм өндөр бол нэг ач холбогдол гэж бол та бүхэн зөвлөхөр байна. За тэгэхээр ашиг ажиллагааны үндсэн слайдыг бол та бүхэнд бол зөвлөхөд компани орлого өндөр өсөлттэй сүүлийн 5 жил өндөр өсөлттэй байгаа тань компани үйл ажиллагаа EBITDA өндөрч чинь цэвэр ашигын өсөлттэй бол хадгалсан хэвээр байгаа тань мөн нөгөө талдаа ашигын маржингууд ашигын рэшио үзэлтэл өндөр тэр компани ашиг ажиллагаа үндсэндээ дүгнэж хэлэхэд маш сайн гэж бол хэлж болох нэ. За яг хуу цаашдын хүлээлтийн хувьд бол мэдээж зах зээл нэг талдаа томорж байгаа ч гэсэн зах зээл дээр өөрт нь орж ирэх давуу байрсаар учраас бусад өсөлтөгч компаниуд гэж байгаа. За Toki, Hype гэх мэт чинь тэр нэг компаниуд урт хугацаанд бол мэдээж энэ өндөр өсөлтийн хувья одоо жилийн 5 жилийн дунджаар харахаар 120% өсөлтөд бол бариад явах нь бол юу л бол мэдээж урт хугацаанд бол энэ инерц бол алдна. Нөгөө талд бол хичнээн өсөлтөгч орж ирлээ гэд юу компани ашиг ажиллагаа буураад борлуулалтын орлого нь буураад өсөлтөнд ялгатаад ирэх нь бол үнэхээр тийм зүйл бол дунд хугацаанд бол харагдахгүй. Яагаад гэвэл ер нь бэлэн бус төлбөр тооцооны модель нэг ийм байт юм бэл.
компаниуд одоо QPay гэдэг компани дээр хараад үзвэл энэ компани ч өөрөө 17 онд Innovation Invest байгуулагдсан боловч яг энэ доор QPay-г хөгжүүлдэг нөгөө технологийн компани 16 оноос эхлээд нөгөө мерчантуудтай буюу худалдаа эрхлэгчдүүдтэй, банкуудтай, банк усуудтай гэрээгээ байгуулад явчихсан. За 16 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ 10 жилийн хугацаанд бол нийт 200 мянган мерчанттай гэрээ байгуулчихсан. Буюу энэ компанийн хувьд бол бусад компаниас ялгаатай нь үнэмлэхүйц том дэд үтсээ барьчихсан. Тиймдээч маркетинг 90% гэж. За нөгөө талаа хэрэглэгчийн тоон буюу та бидний тоон 3 сая гэж байгаа. Одоогийн байдлаар. Тэгэхээр 200 мянган мерчант 3 сая хэрэглэгчтэй. А бусад та бүхэн токи одоо өөр зүйлийг хараад байвал бүр хаамж өрөхгүй багт. А дахиад нэг хүчин зүйлийг дуртахад ерөнхийдөө бол ийм байгаа. Нэгэнт том дид бүтцийг барьсан зах зээл дээр одоо тэргүүлэх байр суурь бол бариад явсан бол нэг талаа бол давуу тал бол. А нөгөө талаа банкуд одоо social pay-г бичлэн өрсөлдөгч одоо бизнес application софтууд бол байж идэг. Тэгэхээр тэд нар бол учруу бүр нэг өрсөлдөөд орж ирэх нь бол гайгүй. Яг бол ер нь QPay-ээр та бүхэн төлбөр төлж байгаа бол нийтлэг нэг дундаж шимтгэл нэг дундчлал нэг орчим хувьтай. А түүнийх нь нэг 0.3-аас 0.3 нь 2 банк хүлээн авахч, гүйлгээ эхлүүлэгч, гүйлгээ өндөрлөгч 2 банк руу хуваагдаж очдөг буюу нөгөө нэг квас эдлаар л компани 60%, за нэг 60-70% нь нөгөө эртэл рүү чинь өртөөгөл авчдаг гэсэн. За үлдсэн нөгөө 30% нь компани бол ашиг болж идэг байгаа. Тэгэхээр QPay-тэй хамтарч байгаа мерчант, банк усууд аль алиндаа тэртээсгүй QPay network-т нь орцол байгаа бол нөгөө талууд нь ялгаагүй ашигтай байгаа. Банкар зүгээр TDB хаан банкар хоёр талд бид нар кофе аваад нөгөө талд хаан банкад ямар нэгэн байдлаар Coca-Cola тушааглаа гэж бодоход QPay-ээр гүйлгээ хийгдсэн л нөгөө эртэлтаа 0.3 0.3-ийн давхар ашгуудыг өгч байгаа гэж бол хэлж болно. Тэр юугүй бол нэг өсөлдөөл тэгээд бол банкны хувьд бол харьцангуй тийм нэг шаардлага тийм одоо хэрэгцээг бол харагдахгүй байгаа. За үргэлжлүүлээ компани санхүүгийн байдал руу ороод үзвэл яг энийг бол маш товчхондоо ярихад бол баруун талын график дээр компани эргэлтийн хөрөнгө болон эргэлтийн бус хөрөнгийн жижиг 5 жилийн өсөлтийг нь тавьсан байгаа. За мэдээж IT компани учраас компани дээр эргэлтийн бус одоо үндсэн хөрөнгө том капитал нэг байгаад байгаа. Юу байна гэвэл компьютер, IT инженер, программист хүмүүс л байгаа гэж хэлж байна. Тэгэхээр бол компани 5 жилээр харахад бараг 80 орчим хувийг нь эргэлтийн хөрөнгө гэсэн чинь буюу нөгөө авлага мөнгө түнтэй адил хөрөнгүүд бол бүрдүүлж байгаа. За энэ хоёрын чинь нийлбэр нь өөрөө тухайн компани нийт хөрөнгө болоод явж байгаа. Тэгэхээр нэг нийт хөрөнгийн муу адил сүүлийн 5 жилийн өсөлтийг нь хараад байвал нэг 70-80 орчим хувийн муу адил өндөрсөлттэй. Яг бол нөгөө талд компани ашигтай ажиллагаа ашиг өсөөд байгаа. Тэр үүнийгтэйгээ хөндлөсөн ашигаас компани хөрөнгө бол өсөөд явах нь ойлгомжтой. За доотлолт нь компани өөрийн хөрөнгө болон үр төлбөрийн 5 жилээр нь бол тавьсан байгаа тийм. За ингээд хараад бол үр төлбөр нь бол тод саарлангийн графикээр авч байгаа. Муу адил 70-80% өсөлт. Ер нь нэг компани гол санхүү үзүүлэлтийг нь 5 жилээр дундчлаад тазвал нэг 102 орчим хувийн ер нь жилд нуурдаг гэж хэлж болно. 102% дундаж өндөрсөлттэй бол байгаа тамаа. За өөр бол мэдээж жигд өссөн 25 оны Q1-ийн байдлаар нэг 18 тэрбумын өөр өрөнгөтэй болчихсон. За компани бол ингээд хараад зэл ямар ч үр төлбөргүй. Ер нь түүх хугацаанд бол компани үр төлбөрөөр бизнесээ бол санхүүжүүлээд дандаа дотоод нөөцөөр санхүүжил гэж бол харж байна. График дээр бол харж байна. Ямар ч үр төлбөр харагдахгүй. За 2024 онд яагаад гинт 6.4 тэрбум үр төлбөр гараад ирвэ гэвэл үүний 60 орчим хувь нь юу байгаа. Нөгөө компани чинь ногдол шиг үүж байгаа. Тэр чинь 24 тэрбум чинь 3.7 орчим тэрбумын жилд 2 гэхээр тайлбар 3.7-г нь ногдлшгийн төр хугацааны өглөг бүрдүүлж байгаа. За үлдсэн богино хугацаанд үр төлбөрийг юу бүрдүүлж байгааг гэвэл нөгөө би төрүүлсэн банкнд хэсэг хугацаанд хуримтлуулж байгаа сардаа ч юм уу 2-7 хоног ч юм уу нэг хугацаанд өгдөг нөгөө хураамжаа одоо банкнд төлөх ёстой хураамжаа өөрөөхөө даасан дээр төр богино хугацаанд өглөг болгоод бүртгэждэг. Тэр нэг үйл ажиллагаатай холбоотой үлгэл гэж болох нэ. Нүүдэл нь ногдол шиг. Тэр яг компани хөшүүрэг байхгүй, үр төлбөр байхгүй гэж хэлж байна. Тэр компани санхүүг юу гэж хэлэх гээд байгааг бол энэ компани санхүүгийн байдал нь буюу эрүүл байдал нь мөн адил маш сайн. Ер нь сайн гэхээс илүү маш сайн байгаад. Яг тэгвэл балансын үзэл тогтмол өсөлттэй жигт нөгөө талаа үр төлбөрийн харьцаа үзэлт маш сайн байна. Яг л төлбөр байхгүй ч хөрөх чадвар маш өндөртэй болно. Төлбөр түргэнхүйс чадвар мөн адил маш өндөр үзэлттэй болно. За дээр яг сүүлийн 5 жилээр мөн адил ratio үзэлтээр тавьсан байна. Хөрөх чадвар 2-9-тэй, үрийн харьцаа нь 29.6-тай, өөрийн ингээд 24 он орохоор өөрөөр ингээд 42%-ийг л нөгөө өрчин бүрдүүлж байна. А гэтэл үрийн чинь баг талыг нь зүгээр ногдлшгүй үлгэл бүрдүүлж байгаа. Компани бизнесийн зээл байхгүй. Бондыг өөр байхгүй. Гаднаас санхүүж тавьсан тийм байхгүй. За ингээд нэг ийм компани сайн гүйцэтгэл санхүүгийн хэлээ яг хувьцаан дээрээ буугаад BPS, PB үзүүлэлтийг хараад үзвэл хувьцааны тоонд үзвэл компани 2024 оны бодлоор нэг хувьцааныг 80.6 ноогч. За
Яг хуу 2024 оны дундч ханшид нь ингээд хараад үзвэл 2.7-тай гарч байна. За яг хуу яг өнөөдрийн байгаа эдлээ мэдээж балансын хоригдсон үзүүлэлт юм чинь өнөөдрийн байгаа ханшаар нь хараад үзвэл хаалттай шманд 199 дээр. За 25Q1 маань 18 тэрбумын өөрөөр нөхтэй байсан гэж үзвэл нэг хуваагаад гараад үзвэл PB үн дасны харьцаа маань 1.9-тэй гэж харагдаж байна. За PB-г бол баг дугаар болгон дээр бас тайлбарт. P 3.6 маань гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ компани яг энэ ашигаараа 3 жил ажиллахад л компанийхаа зах зээлийн үнэлгээг нөхчих боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө 3 жил ажиллаад зах зээлийн үнэлгээг өөрийн үнэлгээг нөхчих гэж байна. PB 1.9 маань юу гэсэн үг вэ гэхээр компани дансны үн хувьцааны үнээсээ ердөө 2 дахин өндөр үнээр зарагж байгаа л гэж хэлж байна. Яг л хувьцааны аштай хувааж байгаа учраас. За тэгэхээр нэг QP гэдэг хувьцааны хувьд бол нэг иймэрхүү за нийт дүгнэлт нь бол компанийн хувьд бол нэгдүгürt ногоолчийн хөөж өндөртэй, ногоолчид олголтоо сайн хийдэг. Тэрийн хүрээнд бол авах хэвээр одоо нөхцлүүдийн бол нэг болж байна. Хоёрдугаарт гэвэл компани бол 10 жилийн хугацаанд 200 мянган мерчантыг гэрээ байгуулсан бэлэн мөс төлбөр тооцооны зах зээлд үнэмлэхүүц давуу байр суурьтай. За тэр хүрээнд бол ийм өндөр ашигын марж шимтгэл орлогыг бүрдүүлж явж байгаа. За тухайн зах зээл нь өөрөө жигдүүлчихэд гэж байна. За 3 дахь бол мэдээж хурдтай санхүү хөлсөлтүүд байгаа тийм. Мөн санхүүгийн эрүүл байдалтай холбоотой. Ашигтай ажиллагаа болон санхүү байдал дээр ярьдаг шиг. Тэр нэг иймэрхүү 3 үндслээр үндэслээд ерөөхдөө бол энэ компани хувьцаа бол таны хөрөнгө оруулалтын багц дээр хувьцааны багц дээр байх хэвээр хувьцаануудын нэг гэж бол хэлж болохоор байна. За яг хуу сүүлд нийтлэг эрсдлийг дүрдээ зэсгэлт хамгийн түрүүнд энэ компани эрсдэл боол хөрч өдөр дээр байгаа. Liquidation баг. Өдрийн дунд нь ердөө 6.3 сая. Энэ үүнийг анхаарах хэрэгтэй. Тэр өндөр дүн бол байршлахад бол хэцүү байгаа. Яг ирээдүйн хугацаанд мэдээж зах зээлийн өөрчлөлтөөс хамаарат нэмэгдэх байгаа. Гэхдээ яг одоо бодит бол ийм байгаа даа. Хоёрдугаар мэдээж мэдээлэл технологийн компани том серверийг бүрдүүлээд одоо бэлэн бос төлбөр тооцооны дид үтсийг хангаад явдаг компанийн хувьд бол зөвлөлтөл иймэрхүү компаниуд хамгийн том эрсдэл нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл гэж байна. За нөгөө талаа серверийн бүрэн бүтэн ажиллагаатай байл гэж байна. Тэгэхээр хэрвээ QPA мэдээлэл нь задраад нөгөө талаа сервер нь унтраад та магадгүй CV дээр байтал төлбөр нь QPA-ээр төлөгдөхгүй байгаад бол энэ компаниуд бол бизнесийн үйл ажиллагааны хамгийн том эрсдэл болно. За яг хуу тэдгээр эрсдлийг хэр зэрэг хаадаг, хэр зэрэг дата сервер нөөцөд бүрдүүлэх зэрэг та бүхэн компани сайтраар үйл ажиллагааны сайлан дээрээс дэлгэнгүй бол харах боломжтой. Мэдээж компаниуд бол нөөц серверийг бүрдүүлэх гэх мэтчлэн тухайн эрсдэлтэй холбоотой одоо арга хэмжээний бол аваад бол явж байгаа. Гэхдээ хувьцаанд хөрөнгө оруулж байгаа та биентэй зүгээс бол харах хэвээр нэг эрсдлийн томоохон хүчин зүйлээ бол нэг бол байгаад байгаа. Гуравт нь бол яг хуу ер нь хөрөнгө оруулалтын багцтай холбоотой лайв болгоноор л бараг ярьдаг. Монголын нөхцөлд хувьцаантай хөрөнгө оруулж байгаа бол шуутхан хэлэхэд бол богино дунд хугацаанд бол хэцүү шүү. Би бол 3 ба түүнээс дээшчлийг л зөвлөдөг. Мөн хувьцааны багш нь одоо хөрөнгө оруулалтын багш нь 100% гэж байгаа бол пассив хөрөнгө оруулалтыг санал болгодог. Буюу 70% нь бонд байлга, 80% нь бонд байлга. Тэр нь доллар төгрөгөөр хуваагддаг. За үлдсэн 20-30% дээр хувьцааны багц гэж байгаа бол та хувьцааны багцын тал ба түүнээс дээш хувийг нь ногдол шиг өгдөг. Нөгөө хаан баг 5 толгой апу одоо QP нэмэгдэж чинь. Эдгээр нэг цөөн өдөө хувьцаагаар тал ба түүнээс дээш бүр ногдол шиг хувьцаар бүрдүүлж. Яг бол Монголд уулаасаа хувьцаа маань та бүхэн угаасаа мэджилэх. Өсгөд бол үнэхээр 2-3 жил бол хангалтгүй байдаг. Маш хугацаа шаарддаг. Гэтэл хувьцаа өсөхгүй байгадаг та 1000 авсан зүйлээ 190-т авсан зүйлээ 3 жилийн дараа ханш дээр нь зарч чадахгүй байгаад л хувьцаанаас гол ашиг авчдаг. Нөгөө талдаа эзний хуваар ногдол шиг байдлаар яаж л хадгаламжийн хүнээсээ дэш. За бүр сайн бүрдүүлж чадвал та баг бондыг хуваах гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг ийм учраас ногдлчгийн хөөж өндөртэй ногдлчгээ сайн төлөөд явах. Team бизнес модельтэй компанид value хувьцаанууд хөрөнгө оруулалт гэдэг манай компаниудаас ямагт зөвлөд бол явж идэг байгаа. За тэгэхээр та манай компанидэр харилцагч болоод мөнгө зөвлөлт харилцаар ороод ирэхэд бол манай компани зүгээс бол эдгээр хувьцаанууд дээр саний ярьсан ногдлчгийн хувьцаанууд дээр бид бүхэн хувьцааны шинжилгээ бүрдүүлээд та бүхэнд яг өөртөө тохирох хөрөнгө оруулалтын багцыг нь бүрдүүлээд тухайн хувьцаа болгоны онцлог ялгаа эрсдлийн ногдлчгийн үзүүлэлтийг нь шинжилгээ материалыг үзүүлээд багц бүрдүүлээд бол явдаг байгаа. Мөн мэйлэр ч гэсэн зарим тохиолдолд бид нар мөнгө төлбөргүй илгээдэг өөр бусад суугадрал халижтай бол тухайн мэдээлэл бол хүргээд бол явдаг байгаа. За тэгэхээр эцэст нь бол яалчгүй хувьцааны багц дээр талбай түнс дэшиг нь ногдлчгоор бүрдүүлээрээ. За эцэст нь дахиад нэг зүйлийг хэлэхэд бид нар хувьцаа бондын багц гэж ярьж байгаа бол бондыг та зөв юу гэж бодох вэ гэхээр хадгаламжтай төсөөтэй одоо нэг тийм бүтээгдэхүүний шинжтэй буюу үрийн хэрэгслийг гэж ярьж байна. Та бонд нь хөрөнгө оруулж байгаа бол тэр компани юуг нь харах вэ гэвэл энэ 1 жилийн хугацаанд бондын хугацаанд миний мөнгийг хүүхд нь өгч чадах уу гэдэг санхүүгийн үзэлд үр төлбөрийн харьцаанд чухал байхгүй. Нөгөө талдаа хувьцаа бол энэс ялгаатай. Буюу хувьцаа бол өмчийн хэрэгсэл гэж байгаа. Тэр компанид эзэн байх асуудал яригдах учраас та тухайн компани менежмент, урт хугацааны санхүү, зах зээлийн тэлт гэдэг маш олон хүчин зүйлийг харна. Тэгэхээр ер нь та одоо хувьцаан дээр бүрдүүлээ явж л байгаа бол
заавал их юу гэдэг бонд чиг 50 сая 100 саяга өндөр дүн бол хүлээгдэх шаардлагагүй. Энэ бол өөрөө өмчийн хэрэгсэл компани эзэн байх тухай асуудал ярьж байгаа болохоор та яг үүндээ QPM хувьцааг 1 тэрбумд эзэмшнэ үү, 100 саяд эзэмшнэ үү, 10 саяд эзэмшнэ үү? Яг үүндээ бол зарчмууд бол яг л ижлэх. За яг саналын эрх бол тоон бол өөр байгаа. Гэхдээ авах хүстэй өвөө чинь нэг чигээр пропорц өөрөөр ижлэхэд бодогч яадаг байгаа. Тэр юу ч хэлэх гээд байна гэвэл та хувьцаанууд дээр хуримтлын шинжтэй багцуулаад түүнийгээ сар болгон хуримтлал үүсгэж явах нь бол хамгийн зөв байт юм аа. Нөгөө 70% бондоос орж байгаа хүүний орлогоосоо та нэг 4-5 хувьцааны сайн хувьцааны багц бүрдүүлж. Тэгэл улирал болгон орж хүүний орлогоор тухайн хувьцаанаа даваад хуримтлал үүсгэж гэж. За тех болгон чинь нөгөө ноог жишээ өгөөж, ханшийн зэрэг нөгөөж хугацаа уртсгсан нэмэгдээ болол явна. За урт хугацаанд бол хувьцааны ашиг бол бондоос бол илүү бол гарнаа. За ингээд өнөөдрийн лайв бол өндөрлөө.